Адам эхнэртэйгээ унтаж хаваах жирэмслэн хүү төрүүлэхдээ мөнхийн эзэн надад туслаж хүүтэй болголоо гэд түүндээ Хаяан гэдэг нэр өглөө. Энэ нь хүүтэй болсон гэдэг утгатай нэр юм. Хавааха бас нэг хүү төрүүлээд Хивэл гэдэг нэр өглөө. Өсөж өндийгөөд Хивэл нь хончин, Хаяан нь тариачин болжээ. Хожмын нэг өдөр Хаяан мөнхийн эзэнд талархлаа илэрхийлэх гэж газрынхаа ургацаас өргөв. Харин Хивэл хонин сүргийнхээ анхны төлөөс хамгийн тарганыг нь шилээд мөнхийн эзэнд өргөв. Гэтэл мөнхийн эзэнд Хивэл болон түүний өргөл таалагдсан боловч Хаяан болон түүний өргөл таашаагдсангүй. Үүнд Хаяан их дуурлан царай нь бараажээ. Мөнхийн эзэн Хаяанд хандан "Чи юунд ингэтлээ уурлаж царайгаа барайлгав? Хэрв зүй зөкстэй хэрэг хийсэн бол чи одоо инээж байх байсан. Гэтэл чи зөксгүй хэрэг үйлдсэн учраас гим хийх хүсэл чинь хаалганы ард отож буй зэрлэг амтэн мэт чамайг хүлээж байна. Харин чи тэр хүслээ захирч дийлэх хэрэгтэй" гэлээ. Хаяан дүүдээ хандан "Хоёулаа хээр очие" гэд тийш очисон хойноо гинэт дүүгэн цахиж аллаа. Мөнхийн эзэн Хаяанаас "Дүү Хивэл чинь хаав вэ?" гэж асуув. "Бүү мэд. Би түүнийг харж хамгаалах үүрэгтэй юм уу?" гэж Хаяан хариуллаа. Мөнхийн эзэн Хаяанд хандан "Чи юу хийчих нь вэ? Дүүгийн чинь амьд цус над руу газраас хашгирч байна. Одоо би тариан талбайтай чинь хамт чамайг хараа. Яагаад гэвэл энэ газарт чиний гарт алагдсан дүүгийн чинь цус урсан нэвчсэн. Үүнээс хойш чи энд үр тариад юу ч ургахгүй. Тэгээд чи орон гэргүй тэнүүлчин болно" гэлээ. Хаяан мөнхийн эзэнд хандан "Энэ чинь дэндүү хатуу шийтгэл биш үү? Би үнийг гэтлэж давахгүй. Одоо та намайг энэ газар нутгаас хөөж байгаа бол өөрөөсөө зайлуулж байгаатай адил. Тэгвэл орон гэргүй тэнүүлчин намайг дайралтсан хүн л алчхан шүү дээ" гэгтэн. Мөнхийн эзэн Хаяанд "Тийм ч биш юм. Чамайг хүн албал би 7 дахин хүн дээр шийтгэж хариу өшөө авна" гэд дайралтсан хүнд энэ тухай сэрэмжлэн сануулсан тэмдэг биеийн дээр нь тавьж өгөв. Тэгээд Хаяан мөнхийн эзнээс салж Эдэнгээс зүүн зүгт орших Нод хэмээх газар суурьшлаа. Хаяан эхнэртэйгээ Нодод амьдарч эхнэр нь хүү төрүүлэн Ханух гэдэг нэр өглөө. Хаяан хот байгуулад хүүгийнхээ нэрээр нэрлэв. Ханух нь Ирад гэдэг хүүтэй болжээ. Ирадын хүү Михүгэл, Михүгэлийн хүү Митүшэйл, Митүшэйлийн хүү Ламих байжээ. Ламих хоёр эхнэртэй байлаа. Тэдний нэг нь Адах, нөгөө нь Цэлах гэдэг нэртэй байв. Адах хүүтэй болж Яавл гэдэг нэр өглөө. Яавл нь мал маллан майхан суудсанд амьдардаг бүх нүүдэлчин аймгийн өвг юм. Түүний эрэгтэй дүүг Юбал гэдэг байлаа. Юбал бол ятга лим хөгжмөөр тоглодог хүмүүсийн өвг дээдэс юм. Ламихын хоёр дахь эхнэр Цэлах хүүтэй болж Тувл Хаяан гэдэг нэр өгчээ. Тувл Хаяан төмрийн дархан болж зэс гуйл төмрөөр олон янзын багж хэрэгсэл үйлддэг байлаа. Тувл Хаяаны охин дүүг Наамх гэдэг байлаа. Нэгэн өдөр Ламих хоёр эхнэртэй хандан "Адах, Цэлах хоёр минь ээ" гэж байв. Ламихын хоёр гэргийн минь юу хэлхийг минь сонстоо. Намайг айлгаж сүрдүүлэх гэсэн хэнийг ч болов би ална. Хөгшин залуу аль ч хүн надаас хүнд хариу хүртэнэ. Хаяаныг алах хүн 7 дахин хүн дээр шийтгүүлэх ёстой байсан бол намайг алсан хүн 77 дахин хүнд шийтгэл авна да гэлээ. Адамын эхнэр дахин нэг хүү төрүүлээд "Хаяан миний хүү Хивэлийг алсан. ертөнцийн эзэн түүний оронд бас нэг хүү өглөө" гэд хүүдээ Шет гэдэг нэр өглөө. Шет гэдэг нь өгсөн гэсэн утгатай үг. Шет хожим хүүтэй болж түүндээ Янош гэдэг нэр өгчээ. Тэр үеэс эхлэн хүмүүс ертөнцийн эзнийг мөнхийн эзэн минь хэмээн хүндэлдэг боллоо.